Амьдралын аз жаргалтай мөч бүхэнд танид иргэд байж хайртай дотны хүмүүстэй хамгийн сайхан цэцгийг бэлэглэх боломжийг олгодог цэцэг цэгийн хамт олон сайн уу сайнаа нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. Хайртай хүндээ бэлэглэх хамгийн гоё цэцгийг цэцэг цэг MNS 7008 7008 7 хоног бүрийн ням гарагт таны гэрийн хойморт шин зочин урьд сонирхолтой ярьцлага өрнүүлэхийг хичээдэг. Сайн уу сайнаа нэвтрүүлгийн нэгэн шин дугаар эхлэхэд бэлэн боллоо. Зочноо студидд өрхийн өмнө дэлгэцэнд хэд ором анхаарлаа хандуулъя. Ойлгодог, дэмждэг, үздэг, үзэгчид төдийгүй үзэгч та бүхэнд энэхүү сурталчилгаа хэдийнэ хүрч сонирхлыг чинь татаж байгаа гэдэгт итгэж байна. Тэгвэл энэ сэдвээр ярилцахаар өнөөдөр эрхэм хүндтэй зочноо урьсан сайн уу сайнаа нэвтрүүлгийн урилгаар олон улсын урлаг боловсролын хөгжлийн академийн тэргүүн балетын жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Батгэрэл хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн уу сайнаа. Урилгын маань хүлээвч хүрэлцэн танд баярлалаа. Гэгээлэг сайхан нэвтрүүлэгтээ урьж оруулж байгаад баярлалаа. За таныг үзэгчтэй маань мэдчилгээг урьж байна. Хүрэлцэн ирсэн та бүгдэд дэлгэр зуны наалгарын сайхан өдрийн мэндийг мэдчилье. За таныг судалт нь урьж Баярлалаа. За Дайны Вант улсын хааны балетын гоцлоочд бас Монголд Улаанбаатарт хүрэлцэн ирэх нэ гэдэг энэ зар сурталчилгаа тантай ярилцах сонирхлын маань төрүүлсэн л дээ. Тэгээ мэдээж энэ их ажлынхаа хажуугаар цаг зав гаргасан танд маш их баярлалаа. Баярлалаа. Энэ яалтчгүй бас сонирхол татах юм сайхан үйл явдал болох гэж байгаа юм. Учир нь юу гэхээр зэрэг Дайны талаас өөрсдөө санаачлаг гарган бид нар Монголд очиж үзчихэд өөрийнхөө уран бүтээлийг хүргэх сонирхолтой мөн танаа Монголын үзэсгэлэнт нутгаар аялах хүсэлтэй байна. Бидний үйл ажиллагааг Монголд зохион байгуулах боломж байна уу гэдэг хүсэлт төрүүлсэн юм. Одоо Дайны балет нь дэлхийд алдартай 5 театруудын нэгд өргөлж ордог. Тэд бол 18, 19-р зууны тоглолтуудын сонгодог үндсэн мөн чанарын алдагдуулгүйгээр сүүлийн үед бол бидний мэдих хунт нуур, нойрсон гүн жижигүүдийг одоо Холливуудын киноны хэмжээнд найруулан одоо хувцас, дэглэлт, одоо жүжиглэлтийн одоо үзэгчд хүргэж чадж байгаа. Тэгээд түүнд нь одоо уран бүтээлчид бид төдийгүй үзэгчд маш их өндөр үнэлгээ өгч байгаа учраас бид ч гэсэн одоо тоглолтынхаа хөтөлбөртийн сайхан жижигүүдийг авчирч дэглэх боломжийг олгох саналыг өгн урьдчилан тавьсан юм аа. Тэгээд Дайны талаас бол бид маш дуртай байна. Тэгвэл эхлээд очиж ингээд тоглолт хийнгээ. Дараа нь цаашдын хамтын ажиллагааны тухай сан салцахыг өөрсдөө хүссэн юм аа. Хоёр улсын сонгодог урлагийн их сайхан үе таалга нэгдэж байгаа юм байна. Энэ үйл явдлаар тэгэхээр одоо 6 дугаар сарын 29-нд яг тоглогдох энэ бүтээл нь Дайны одоо сонгодог урлагийн бүрэн хэмжээний бүжгэн жүжиг байх уу? Эсвэл одоо яг ямар бүжиг вэ? Эсвэл монголчуудад зориулсан юм тусгаалсан хөтөлбөр юм уу? Ирж байгаа зочдтой бүжигчдийн маань хувьд бол их сан гайхалтай бүжигчид ирж байгаа. Энэ зөвхөн Дайны театрт хамааралтай биш. Одоо Америк, Канада, Франц, Румын, Бразилийн одоо театруудыг чимдэг гоцлол бүжигчид тухайн орнуудынхаа олон улсын хэмжээний тэмцээнүүдийн шагналтнууд яг идүгэ одоо Дайны Вант улсын хааны балетын театрт урагдсан ажиллаж байгаа юм чадварлаг бүжигчид ирэх юм байнамаа. Тэгэхээр зөвхөн тэрхүүн гоцлооч гэдэг онцлогын нь учир нь гоцлол бүжгийн одоо гала тоглолт болно гэсэн үг. Үүнд одоо алдарт бидний мэддэг хунт нуур, Карсаар, Цинсана дахь цэцгийн баяр гэдэг бүжгийн хэсгээс орно. Хамгийн одоо чимэгтэй дуулагдж байгаа нэг бидээ бол яг тухайн энэ тоглолтын зориулт манай монголчууд маань зориулж одоо зориулн нэг бүжиг дэглэсэн. Тэгээд тэрийг маань бид нар одоо бэлтгэлд оруулсан байгаа гэж бас мэдээлэлсэн байгаа тийм. Яг энэ сэдвээр хоёлаа ахаад ярьцлахынхаа хойно хэсэгт үргэлжлүүлэх болноо. За сайн уу сайнаа нэвтрүүлгийн энэ удаагийн зочин хинбэ гэд манай хамт олонноодоос асуудаг л да. Тэгээ би за 20 дугаар зууны сүүл 21-р зууны ихэнх үед Монголын Дуурин театрт бол гайхамшигтай дөрүүдийг бүтээж ирсэн олон сайхан бүжигчдийн нэгэ.
та өөрөө балетын мэрэгчлийг сонгосон, урлагтай холбосон түүхээсээ бас ярьж эхлэе. Тэгвэл бас яриамаар нөрнөх бах те. Балет гэдэг урлаг бол ерөөсөө хүүхэд болгон гүнж байх мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Миний мөрөөдөл түүнээс л эхэлсэн байх. Бага 10-аад насны үедээ тэр үед гардаг байсан аганиок гэдэг сэтгүүл дээр балетч охин титэм зүүцэн дэрвгээ хормоотой гутлаа ингээд үдээ сууж байгаа зургийг хараад тэрнээс өөр ингээд ороочоод байнга өөртөө барьж явдаг байсан. Ер нь би ийм хүн л болно гэж мөрөдж явдаг байсан. Тэгээд самсаргүй нэг тохиолдлоор Оросд сурах балетын одоо сургуульд эсэлт авч байна гэд. Тэгээд бангийнхаа хүүхдтэй очиод хоёлаа шалгуулъя гэсэн. Одоо аз тараа тэнцсэн тэр өөрийн сайнтай тэнцээгүй. Яагаад тэнцсэн бэ шалтгаан бас байгаа. Учир нь би бас хөдөлмөр гэж нэг спортын нийгэмлэгт спортын гимнастикийн дугуйланд Эрдэнэ чимэг багшийн шав болж орсон. Тэр багш маань одоо маш их сэтгэл гаргаж биднийг тэнцэхэд нэмэр болсон гэж боддог. Тэгэхээр зэрэг өөрийн сайнтай биш тэр одоо дугуйланд явжсэн маань ачин секцэнд явжсэн маань аж гэж бодож байгаа. Уран гимнастик, балет хоёр огт өөрөө. Огтоор ерөнхийдөө гимнастикт илүү хөдөлгөөний чадлыг, хөдөлгөөний техникийг үзүүлдэг. Балет гэдэг бол баса бүжгийн жүжиг юм. Латин үгнээс орчуулах нь балио, бүжиглж байна гэсэн утгатай. Анх одоо жишээлбэл Итали, Францаас үүсэлтэй энэ урлагийн эхийг их стецэд зориулсан одоо цэнгийн үеэр эхэлж байсан байна. Сүүлд одоо түүхийн баримт сүхэд 1581 онд хамгийн анхны бүрэн хэмжээний балет Италийн гүн Жуаесийн хурмын яцад зориулсан Цирцея Бадагнес гэж балет одоо анхных тоглогч байсан гэд түүхэнд бүртгэгдсэн байдаг. Үүнийг урлаг болж актемчлахад одоо хамгийн их хувь нэмэр оруулсан улс бол Франц улс. Франц улсын их наран гэдэг алдартай Людовик 14-р хаан ширэнд суугаад хамгийн анх гаргасан зарлиг нь бол шинжлэх ухааны акцент буюу урлагийн акцент, балетын акцент байгуулах тэм зарлигуудыг гаргасан. Ингээд одоо балетын акцент сургуультай болоод Жюльетта Бланче гэдэг алдартай багш одоо бүх хөдөлгөөнүүдийн Франц үгээр тайлбарлаж хэлснээр одоо онлын талаас одоо маш тодорхой болж дэлхийн нийтээр балетын жүжигчдийн мэргэжлийн хэл бол Франц л байдаг юм аа. Тэгээд яг энэ үед бас алдартай багш Пьер Бажан одоо бүх хөдөлгөөнүүдийг програмчилж өгсөн гэсэн үг. Тэр нь одоо хөлний байрлалуудыг 1, 2, 5 гэж үндсэн байрлалуудыг гар, хөл, толгой, эргэлдэх гэд бүх хөдөлгөөнүүдийг ингэж тайлбарлаж өгөөд үүгээрээ л одоо цаашид одоо бүжиглэх урлагийг орчуулгагүйгээр ойлгох бүх нийтийн хэл босоод маш их нэмэр болсон гэдэг юм төгтэй юм аа. Ер нь Монголын сонгодог урлагийн одоо энэ балетын жүжигчээ, дуурийн дуучид өөрсдөө энэ салбарынхаа түүхийг ийм сайн мэддэг юм уу? Та энэ түүхийг судлах ийм хоббитой юм уу? Ер нь судлах ёстой шаардлага гарч юм. Тэгээд ягаад чинь одоо дайнтай холбоотой асуудлууд миний амьдралд маш их огтлцож байна. Тэгээд олон улсын судлалын дээд сургуулийн төгсгөдөө би дипломны ажлыг Дайны Вант улсаар бас хийж байсан. Одоо бас ингэж бүжигчд ирэх гэж байгаа гэхлээр нэг цаагаараа нэг холбоо бас байх шиг байна. Магадгүй миний бас сонирхол яг арга тийм зүйл байж үр дүн гарна шүү дээ. За 1981 онд хөгжим бүжгийн коллежийн сурагч болсон юм байна. Балетын ангид тийм үү? 1981 онд Пермийн бүжгийн сургуулиас шууд орсон холбооны сургууль руу. Тэр сургуулиас мань багш нар ирээ. Тэр сургуулаа хийдэггүй шүү сая ярьсан. Тэгээ Пермийн тэр сургуулиас мань захирал болон одоо багш нар маань ирсэн байсан. Тэгээ тэнцсэн 16 хүүхдийг бид нар одоо тэгэл тэр үеийн одоо мэргэжлийн дээдүүдийг эзлэхээр аян замд мартдаг газар маань яхааргүй Орос улс байсан. 10 настай хүүхдийг хол явуулна гэдэг бол их том хурал болно шүү дээ. Имээ өвөө дээр өссөн хүнийг ч их тангил өссөн хүнийг ч хэлэхөө ээж аавч бүр гайхалсан. Энэ хүүхд чи одоо ингээд өөрөө явна гэж зүтгээд уйлаад дахиад одоо яадаг вүлээ гэж тэр ангийн багш маань хүртэл дуудаад одоо нэлийн том хурал болоод би ч та тэнд уйлаад би ерөөсөө ийм л бүжигчин болох гээд баг амьдралын утга учир байхгүй шиг талтай байсан юм байна. Мэдээж багшийг татаа оролцуулж ийн гэдэг ч одоо тийм. Мэдээж тэгээд багш ч гэсэн явуулахгүй наадах чинь 2 3 дэсрэл толгой өвтгөө төгс хөгт. Яах юм тийш хоол явуулж хажуудаа байлгах. Миний эсрэг бүгд болсон. Гэхдээ би энэ мэрэгчлэр л болохгүй бол би ийм л бүжигчин болмаар байна гэдэг. Тэгэд бас гайхалтай тохиолдол болсон. Би тэгээд тэр сургуульд очиад суралцж байсан чинь
Өнөө нэг авд барьжгүй гэдсэн сэтгүүл дээр гарсан бүжигчин байна. Тэр сургуулийг төгссөн хамгийн алдартай бүжигчин. Зөвлөлт холбоотолсон ардын жүжигчин, их театрын гоц бүжигчин Надежда Павловагийн зураг байсан байлээ. Тэгээд би энэ хөв тавилтанда их баярлагдав. Магадгүй миний одоо ингээд замж байгаа одоо өнөөгийн байдал, төлөвшөл, боловсрол, хүмүүжил бүх тэр сургуультай холбоотой тэр бяцхан охины сэтгүүл дээр гарсан зургаас хүсмөрөлтөд хойноос явснаас эхлэлтэй байдаг учраас бас хүн дуртай хүсэж байгаа зорж байгаа юмдаа одоо өөрийнхөө шийдвэрийг гаргаад баг жоохон ч гэсэн явах хэрэгтэй болов гэж бас бодож байгаа. Хэдэн жил суралцсан? 8 жил. 8 жил одоо хагас сэргийн дэглэмтэй бүтэн ачаалттай хүндэгцээ сургууль. Тэгээд хэл мэдэхгүй очино хөгтөө одоо асуудал зөндөөс байна. Одоо хэзээ ч даалгавраа хийж амжихгүй. Тэгээд яг ингээд орой 10 цаг 9 хагас гэж зарлаад 10 цагт бүх гэрлүүд унтраа чинь дотор байран дэмий чинь. Тэгээд даалгавар хийж амжаагүй маргааш яахын цохон дээрээс суужгаад манай яг сургууль байр хоёрын хооронд трамвайн зам байдаг байхгүй юу. Тэгээд трамвайн хооронд тэр гэрэлтэнд трамвайны гэрэлтэнд хичээл уншиж чадна. Тэгэл 2-2-ын 4 гээд орсоор хичээлж эхлэн л дээ. Ерөнхий мэдлэгийн ч гэсэн орс хэл дээр. Тэгэлгүй яах вэ? Шууд орс хэлээр байна тий. За Монголоос 16 лаа явсан гинэ. Тэгээд ер нь ийм урлагийнхан манай үеийнхэн гэж тодтогч ярихаар тэр үеийн нэг тийм одоо зангараг одоо рейтингийг харчиж олдгоо л да. Тэр 16-ад ер нь чухам хин бэ? Одоо танилцуулж ярих. Хамгийн их балетаараа олон улсын хэмжээний амжилт гаргасан залуу бол манай ангийн Удгуулын Батэрдэн гэж бүжигчин байгаа. Тэр маань бол бас гайхалтай төсөв төвчээрийг гаргаж энэ урлагийнхаа бүр оргилд амжилтанд хүрсэн Оросын русский балетын жүжигчнэр. Гэхдээ Монгол бүжигчин гэж зарлуудаад дэлхийн олон орны тайзыг чимж өөрийнхөө чадварыг шалгуулж байсан тийм бүжигчин байгаа. Удаахан одоо манай Боловсон соёл шинжилгээ ухааны яамны соёлын газрын дарга сэргэлэн бас манай ангийн дөрвөн театрын дарга байсан. Одоо гих мэтлээ одоо Германд, Японд багшилж байгаа, бүжиглж байгаа, өөрийнхөө мэргэжлийг хөгжүүлэн багшилж байгаа, Америкт ажиллаж байгаа олон бүтээлчид бас би. За багшлал бидэнд олон байгаа. Та сайн нэвтрүүлгийг мэдээж өмнө нь таарж үзсэн бол өөр ингэсэн нэг тийм онцлогтой. Тэгээд та хоёрын яг энэ яриаг илүү байжуулж хамтдаа ярилцсан хэмээн нэг эрхэм хүндтэй зочин урьсан. Зочноо хүлээж аваад хоёулаа ярилцлага өргөжлүүлэх үү? За баярлалаа. Сайн нэвтрүүлгийн урилгаар Монгол Улсын гаяа жүжигчин, балетын жүжигчин Лодо Дамбын нэрэмжит шагналт. За үзэгч түмэн маань бол түүнийг Тунгалаг тамир киноны Эрдэнийн дүрээр нь сайн мэднэ. Норвегийн Баатар хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? За хоёулаа эхлээд мэдчихтэй. За урилгын манд хүлээн авсан танд баярлалаа. Сайн байна уу? Ирхэн мэдээд ах. Хүндэж явдаг сайхан хүндэж минь орсон байна. Энэ одоо сэтгэл их өндөр байна. За гэдэг хүрсэн баярлалаа. Яриагаа өргөжлүүлье. Би ч уулын цэг суудаг хүн Батгэрлагчийг хараад бүр л ингэж байна шүү дээ. Би бараг хажууд нь ингэж харагдаад байгаа юм шүү. Монгол Улсын гаяа жүжигчин, балетын жүжигчин, Норвегийн Баатар хүрэлцэн ирсэн байна. За сайхан зусч байна уу та? Сайхан зусч байна. За урилгын маань хүлээн авсан танд маш их баярлалаа. За одоо танай нэвтрүүлгүүд одоо их сайхан гэгээлэг энэ нэвтрүүлгийг явуулдаг юу байгаа юм. Тийм учраас одоо энэ хүнтэй зочин миний хамгийн хүндэж явдаг сонгодог балетынхаа Ослооч Батгэрлийнхаа нэвтрүүлэгт оролцож одоо юуны өмнө чин сэтгэлээсээ баяртай байна. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлэг нь гэгээлэг сайхан зүйлийг үзэгчдэд хүргэдэг учраас энэ охинд нэг тус олъё да гэж та минь цаг зав гаргасан баха. Маш их баярлалаа. За тэгэхээр өнөөдөр зочиндоо зориулсан гинтийн зочин маань бас энэ хоёр маань ямар учир шалтгаантай, улбаатай, ямар холбоотой хүмүүс вэ гэдгийг бол үзэгч түмэн манаас тааварлаж суугаа бах. Яг харахгүй яг зочноо урихын өмнөхөн Орос Албаны улсын одоо хуучнаар бол зүйл цэцлэс бүгд 8-д холбоотой улсын Пермийн бүжгийн сургуулийг энэ хоёр маань одоо төгссөн. Ийм учир шалтгаантай. За мөн Батгэрл бүжигчин маань мэдээж төгсөөд Монголдо ирэхэд Алтан тайзан дээр хамтдаа одоо бас бүжгэн жүжигт тоглох ийм хувь заяа эцэг гэж байсан юм. Тэгэлгүй яах вэ тий. Сонь тохиол юм урлагийн тайзан дээр ингээл бас нэгэн цагт хамтран бүжгэн жүжиг тоглож явсан. Магадгүй багш шавийн холбоотой энэ
агуу бүжигчний тухай хөрөг нэвтрүүлэг хийхдээ Монголын балетын хаан Грей гэж нэршиж энэ хөрөг нэвтрүүлгийг хийсэн байлаа. Тэгэхээр та хоёрын маань амьдралын цаг үе бүхэн бас холбоотой байна да тий. За зочин маань гинтийн зочин байв. Үнэхээр гинтийн зочин байлаа. Тэгээд миний эрхэмлэгч хүндэлж явдаг ахмад жүжигчдийн маань нэг байсанд би бас их талархаж байна. Гэрээ хааны тухай нэвтрүүлгийн тухай аргагүй л одоо ингээд энэ хүн Гэрээ хаан тийм л байсан бах гэж төсөөлтөл зүгээр гарч ирээд зогсогцсон л бүх хүмүүс нам суугаал. Тэгэл маш удаан алхаад өөрийнхөө байранд суухад хаан хүн ер нь тийм л байх бах гэдэг төсөөлөл бол төсөг. Энэ одоо тэгээд тэр жүжигийг тэгж нэрлэхгүй байх юм бас аргагүй тайзан дээр тэр хүний дүр төрх надаа үлдсэн байдаг болохоор зэрэг тэгж нэрлсэн юм аа. Батгэрэл мэн одоо миний тухай бас тэр Монголын балетын хаан гэж нэг хөрөг кино хийсэн л дээ. Тэгээд би айгаад гисэн байх вэ? Би яхтар хаан байд юм байна. Надаа саяаста чихтэйхэн болон авиас тунгууд байна штэ гэсэн. Би одоо сонгодог балетын урлагт зүтгэхэд нэг 52 жил болоод тэтгэвэр дагарсан л да. Тэр хугацаанд 37 балетын гол дүрх тоглосон. Тэрний одоо ихэнх нь 18-9 нь одоо дандаа хаан лордын дүр бүтээсэн байхгүй. Тэрүүгээр нэрж байгаа ма та дугаа вэ гэдээ ингээ хийсэн байхгүй. Тэгээд яах вэ болсон байлгүй дээ. Тэр багш сарын өргөлт болгоны тухай Батгэрэл маань их магтаалыг одоо надад хэлж байна. Энэ маань их ажилласан жүжиг болоод арай гайгүй дэм үзэгдэг байх. Яагаад гэвэл 1963 сургуулаа төгсөд миний дипломын ажил. Монголын балет эдийн багш сарын өргөлт болог бүжигэн жүжиг тавихтай бол тухайн үеийн бүжигчид зориулж өдөр 3 дугаар зүтгэл Кирие Мариягийн дүүе тентэр хайр дурлалын тэр зөрчил тэмцлийг үзүүлжсэн тийм байсан болов би төгсөөд ирэхдээ жинхэнэ балетмейстер Сахаровын гармони гэж яриад өгдөө орсоор бол жинхэнэ их тавилтаар навчирсан. Тэгээд 1967-80 онд багш сарыг 2 дахь сэргээл тэр одоо хүртэл тэр тавилтаар нь явж байгаа. Сургууль төгсч ирснээс хойш энэ Гэрээ хааны дүрийг одоо дэвтгүүр дартаа дагнж яг бост их олон сайхан Гэрээ хааны дүргтээс олон авиас тулсууд би тэр дотор арай ахиу олон жил явсан юм болоо да. Тэргээр юм хүнд гэж одоо энэ сайхан залуу бүжигчид нэг сургуулийн минь одоо сайхан сурагч энэ алдартай бүжигч маань надад хүнд гэж бас нэг кино хийсэн. Их баярлалын шүү. Өөр хүүхэд маань хүртэл одоо их таалалтай байдаг гэдэг. Нэг зүйл асуумаар байна л да. Таны хувьд бол одоо бүтээсэн тэр олон гоцлол дүрүүдийн ерөн дийлэнх нь хааны дүр байсан гэдэг чинь шүү дээ. Одоо тэгээд балетын жүжигчдийг дүрд сонгохдоо одоо мэдээж одоо би хааны пропорц байдал одоо царайгаараа илэрхийлэх тэр дүр төрх бүх зүйлийг анзаардаг бах. За энэ сайхан бүсгүй бол мэдээж одоо дандаа л гол дүр авч ирсэн байх. Анхны гол дүр эдгээр нь ямар байв яасан сайхан. Батгэрэл маань бол манай сонгодог балетын урлагийн сор болсон том уран бүтээгчдийн нэгэ. Яагаад гэвэл одоо би сургууль төгсч ирсэн нэг сургуулийн болохтаар магтаж байгаа юм биш. Монголын балетын тайзан тавьсан одоо дэлхийн шедевр төлөвүүдийн бүх дөрүүдийг шахуу бүтээсэн ийм гайхамшигтай бүжигч юм байгаа шүү дээ. Зүгээр төрийн хүндэтгэлийн тоглолтод ихлэ одоо тэр дэлхийн алдартай бүжигчдийн бүжиглэлээр тэр хонгийн өхөн ч юм уу Умирашвили бичгээд одоо өөр жишээ том жүжигчнэр явахад юу Майя Присецкий одоо 80 нас хүртэл тэр Кароныхын номероор явж идтгүү дарсан байхгүй. Тэр алдартай бүжгийг ихэд одоо миний санаж байгаа ганцаараа ихэнх хугацаанд бүжиглсэн байх та. Тэгээд Хонтнуур одоо тийшээс Аданы шисээ одоо үеийн гуравтаа үнсний болоо ер нь 20 гаруй бүж тэрнээс гадна 2 3 одоо бүжгүүд одоо хүн застаад дагуулгатай шин
Энэ гоцол бүжигчин хичнээн мундаг хичээл гэсэн тэр жүжигт орох шаардлагатай байна шүү дээ. Яах вэ? Тэр болгоны ингэж авч үзэх юм бол ер нь хэдэн зуун бүжгийг бүтээсэн, дөрвөлтээсэн ийм сайхан жүжигчин байгаамаа. Балетын жүжигчин гэдэг бол хөгжмөөр юмсгал гэж сэтгэлээрээ амьлуулж дүрээр одоо гаргадаг ийм урлаг юм шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол дөр бүтээдэг урлаг. Бүжгийн урлаг бол одоо 3 төрөл хувааж болдог л доо. Сонгодог урлаг, ардын урлаг, цэнгэний урлаг гэж. За энэ бүжгүүд нь бол хүнд гоо сайхны таашаал өгнө. Яруу сайхны мэдрэмж өгч байдаг. Ардын бүжиг гэдэг бол одоо хой туяа сургаж хүмүүжүүлэх, үнсэн өвсөлөө хүмүүжүүлэхэд их хэрэгтэй. Түүхийг тээж байгаа. Тийм, түүхийн бахархаад барах юм байхгүй. Сайхан одоо бүжгийн дэг сургуультай болсон. Сонгодог балет гэдэг бол ганцхан орсоор бол артист балет гэдэг нь балетын жүжигшин шүүдийг сануулсан нэг шүү дээ, тийм ээ. Тийм учраас дөр үтэй сонгодог балет бусад бүжгийн урлагаас илүүтэй юугтэй зэрэг дөр үтэйдэг ямар ч том зохиолыг балетын урлаг бол тавьдаг. Өөрийн гэсэн говцтой, эшколтой орон зайн ийм урлаг байгаамаа. Тийм урлагийн дунд одоо бас хамт ажиллаж явснараа би Батгэр дээр их бахархаж байна. Сурмаар жимчих вэ? Одоо яагаад эрт бүжиглэхээ байшгүй харамсж байгаа үеч бас надад байсан шүү. Одоо тэгтээ урлагийн энэ сайхан гэгээлийг хөгжлийнхэн төлөө явж байгаа. Энэ сайхан залуучууд энэ төгсөж байгаа хүүхдүүдийнхээ нэгэн цус сая яваад одоо нутгийнхаа улсуудыг сайн бүхэн тэр болоход манай нутаг гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан сургуулиараа бахарх байгаамаа гэж одоо магтдаг. За гэлалаа. Манай сургууль ер нь хүн магтдаггүй. Магтаад хийзэж ярьж байгаа. Би баг анхны удаа сургууль хүнээс одоо магтаад хөгч ер нь тэгж хатуу байж л бид нэрийг ахуулдаг юм шиг байна тийм. Ерөөсөө түрүүний хэлжсэн чинь маш хатуу. Тэгээ магтаалын хувьд маш харам. Яг энэ дунд нэг яриа санаанд орлоо. Би Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин Жамин Давггүйтэй бас нэг яг өнгөрсөн шинэ жилийн нэвтрүүлгээ би уран хас дуурайр хийсэн. Тэгээ энэ дээр Жамин Давггүйгаас ярьслага авч яхад хэлжсэн юм л да. Балетын жүжигчин гэдэг бол ер нь хоосон толгойтой л хүн бас ямар ч байсан биш байдаг. Өнөөдөр бол одоо сайхан бүжигчид байна. Залуу үе бол одоо техник гэдрийг бол одоо үнэхээр гайхамшигтай сурч байна. Тэд сэтгэлийг тоглох хэрэгтэй байна. Сэтгэлтэй байх хэрэгтэй байна гэдгсэн. Тэгээд та хоёрын маань хувьд мэдээж одоо Монголынхаа сонгодог урлагт өөрсдөө маш олон жил хүчин зүтгэсэн. Өнөөдөр бол бас таны хувьд бол байнгын үзэгчийн хувьд бол харж байдаг бах. Ямар байна юу хойч үе юм. Би Жам багшигаа хэлж байгааг зөвшөөрнө. Тэгэлгүй яах одоо тэр чинь акцийн орсгийн жүжигчний дотоод сэтгэл тэр хөдөлгөөнд орхиж байгаа юм болгон дандаа өгөө байдаг байхгүй юм шиг дээ. Дөрөв үтэн гэдэг нь урлаг судлалын хүн судлалын шинжлэх ухаан гэж. Ухааныг согтуу хүний дүрийг гаргана гэдэг чинь нийтлэг дүрийг авч одоо янз янзын одоо авир арин шинтэй согтуу хүн байна шүү дээ. Зарим нь уйдаад уншдаг байна, зарим готго шөв хэрэгүүлдэг хүн байна. Тэр болгоны одоо нийтлэг дүрийг яаж үзэгшид төрөх вэ? Тэр болгоныг одоо тоочод байж болохгүй дээ. Тэрнтэй адилхан Жаминдаг багш нь биднийг олон жил сургаж одоо сэтгэлээсээ ажиллаж бидэнтэй нухаж зовлогоо үссэн болохоор тэг шилж байгаа хэрэг. Тэгвэл би шинэ залуу уран бүтээлчдэг бас
нөгөө талаас нь бас хардаг л да. Өөрөөр хэлэх юм бол хэдийгээр Перми, Москва, Ленинградын сонгоод бүжиг ахизын төгсөөд ирж байгаа мэрэгжлийн одоо тэр сайхан уран бүтээлчд ирж байгаа гэсэн театр бол өөр. Өөрөөр хэлэх юм бол бэлэн материал ирж байгаадсан театрт машин дуулах ёстой. Өөрөөр хэлэх юм тэр жүжигчний ажиллагаа гэж юу гэдэг, партнертай яаж харьцах уу, жүжигийг яаж үзэгчдэд хүргэх үү, дүрээ яаж судлах уу, хөгжмөө яаж сонсох уу гэдэг их олон талын юмнууд байна шүү дээ. Тэр дотроо бол жүжигчд эхлээд төрж ирээд нэг 4-5 жилдээ баг дунд нь яваад идэв. Учир олохгүй тэгж ягаад нэг 10 жилийн дараагаар жинхэнэ мэрэгжил дээр ирвэ хийгээд эхэлдэг байна. Тэр хугацаанд их ухааныг зарах хэрэгтэй. Жинхэнэ жижигчин хүн байх шүү гэдгийг л одоо олсон байдаг юм л да. Тэр талаар багшууд гатуу учраас ерөөсөө тэрийг төгж голж байгаа юм байхгүй. Ер нь эхлээд бид нар шигсэн бас ямар ойлгохтой байсан байг гэж. Олон техник л ирсэн байна. Тийм бөөгн техник, дан техникээр явах хөл дээр шин тий. За манай ялангуяа сонгодог урлагт бол Орос школ их суурьсан, нутагссан гэж ярьдаг шүү дээ. Тэрийг мэдээж Монгол уран ухаанаар одоо ингээд нутагшуулдаг бах. Анх төгсч ирээд тэгэл одоо мэдээж таныг ирэхэд бол үеийн 3 толгой гээл бүжгийн жүжиг бол он удаан жил тоглогдсон байсан бах. Та Насламагийн дүрийг аваад дунд нь ингээл яг тэр техник одоо тэр Орос школ гэдэг тэр зүйл чинь Монгол сонгодог бүжгийн жүжигт ороод ирэхээр арай л өөр байгаад байдгийн. Өөрөөс их зүйл шалгаад байдаг, шаардаад байдаг гэдэг ийм ялгаа мэдрэгчсэн үү тань? Мэдрэгдэлгүй яах вэ? Бид нар ч одоо яг сонгодог школ эсвэл аавс зөвхөн ингэж бичнэ гэдэгтэй адилхан бүх хөдөлгөөнийг яг тэр дөрмийн дагуугаас сурцсан. Тэгэхэд гар хүлээ ээт хэлгийг сэтгэх, харах бүх юмнууд чинь өөр Монгол ахуйруу орох болж байгаа. Бид нар хар багасаа бас 10 наснасаа л хол өссөн болохоор зэрэг тэр ахуйгаасаа олдсон байдаг. Тэгээ Монгол бүжгийн элементүүдийг ихэд ахин шинээр суралцах хэрэг болдог. Тэгээд зөвхөн би ч биш бүх л уран бүтээлчид одоо ингээд госол бүжчин гэдэг нэрийг авахын тулд одоо багаас нь эхэлдэг. Одоо Насламагийн дүрийг гарангууд би шууд Насламаа болчихгүй ш. Тэр донд миний хамгийн анхны дур болохоор зэрэг 2 дугаар үзэгдэл дөнгөж эхлэнгүүд нэг хашааны лам банд нарт нэг шоглолдог охины дүр байдаг байхгүй өсөө 2 борчод юм тоотосон бордэлтэй. Тэгээ нөгөөдүүлсэн чихэр цулгаалж мулгаалж жагаад ингээд уйлж жагаад манай ч үгэн товлоод гүгээд ордог. Тэр нь тэгээд жүжиглчээд анх ороод ирсэн чи жамин давгаа тэр урдлын нас гүгээл ирэхээр л айлаа зааст юу буруу хийсэн бол ингээд чичрээ зогчин чи сайн байна миний хөө гэд духан дээр унснаа заа чи Насламаа болоорой гэсэн. Тэгээд тэр жижигхэн хашаа охноос л одоо Насламаг дүрийг авч ирсэн. Тэн дээр сэтгэл тоглосон байж таа одоо жамин давгаа гэснээр харагдсан байхгүй тий. нийгмийн тусгал болсон нийт хүн төрлөختний суу туурагчдын сад бүтээлүүдийг туурах эрх гэдэг бол энэ балетыг хаалж хөндлөж тэний төлөө зүтгэж одоо хөдөлгөөний шалбархаагаа хүртэл тоохгүйгээр өсөрч харах тийм зорилготой байдаг л да бүжиг. Тэгээд миний хувьд одоо тодорхойлтыг хэлхийг хүсэж байна. Учир нь гэхэлэр зэрэг бидний одоо жүжиглэх талаар яриа өрнөлөө шүү дээ. Тэрийг баяжуулаад балетын жижигчин зөвхөн бид хоёр гэхгүй бид бүгдээрээ одоо ч юм ямар ажил хийдэг юм бэ гэдэг тодорхойлтыг хэлгэсэн маа тийм. Дөрөвдийн тухай гэдэг. Дуулам хорвоон амьдралыг дуйлаантайгаар симфонитой илэрхийлэхэд дурддагаагүй гайхалт амьдралын түүх тойруулууд минь ер нь байна уу? Аимшигт оршуулгын газрын сүнсүүд, алдарт Спартак, Красын цэргүүд, агуу далайн шуурхыг давах аимшиггүй чин зоригт Синдбад, Шахразадын дөрүүд, тосхны тариачид, тоотой хитгэн нөхөд,
тоомшгүй их амьтад, тоошгүй их эрдэнэс, талын Монголын эгэл ард, тулгуур төрийн эрхэмсэг хаад хатад, туйрглийн дээд хунгууд, төрөл бүрийн үндэсний шилдэгүүд, орчлон хорвоогийн өнгө төрхийг өгүүлээгүй түүх ер нь олдох нь. Дурлалын бурхад Ромео Жулетта, дайны талбарын эрлэгийг дайчид, дуурийн мөрлөгийг игнэхэн чимсэн, дуу алдам хөөхөн дагнас гэх мэтлэн одоо ингээд олон дүрийг одоо бид бүтээх хувьтай байдаг л да. Гэхдээ тайзан дээр ингэж сайхан хардаж инээж байгаа боловч өдөр тутмын ажил нь тэгж бас нэг хүсгээр биш. Өглөө нойрмогхон босч өнөө нэг бариулаагаа хажууд толныхоо өмнө багшийнхаа хөгжмийнхаа аянд сургалтаар өнөө биеэ дасгалжуулж хөдөлмөнөө дүрийнхаа судалгааг ороод хийх одоо тийм тавилантай. Тэгтээ тайзан дээр гарч инлээхэд буруу гарлаа хэд ядарлаа гэсэн. Яг тэр бид нөх нэг асуух байлаа. Үнэхээр сайхан харагддаг л да. Ялангуяа сонгодог бүжиг, балетын жүжигчид бол одоо гаднад төрөх тэр бие авч явж байгаа байдал. Ийм сайхан одоо төлөвчлийг хүнд бий болгодог зөвхөн бие махбодын хувьд. Гэтэл би одоо бас нэг хэдэн жилийн өмнө фэйсбүүкэд нэг тийм харьцуулсан зураг харсан л да. Одоо балетчдын нэг өмсгөл байдаг. Гутлыг юу гэдэг лээ? Каски. Каски гэдэг явсаар болох юм. Одоо яг ингээд зогссон. Яг хөлний зураг байна. Нэг нь яг маш гоё гялгар тийм каски. Нөгөө нь одоо каскиг хөл тэр бол бүх зүйлийг л илэрхийлж байгаа зураг байсан л да. Тэр золиос гэж болно. Ер нь урлаг альва нэгэн золиос шаарддаг гэдэг шүү дээ. Одоо гаднаас нь харахад гоё харагчна гэдэг чинь тэр дотор нь байгаа өвчнгөө мэдрүүлэхгүйгээр бүжигчд одоо бүжиглэх тэр тэсвэр төвчээрийг тэр хүсэд хамгийн гол нь тэр хүсчиж бүжиглж байгаа шүү дээ тэр дүрдээ. Яг бол маш олон зүйл өдөр тутмын тусал хөлсний үнц нь байхгүй юм чинь. Бид нэг хөдөлгөөнийгч дураараа хамаагүй өөрчлөх хэрэггүй. Одоо жишээлбэл данзаар авж байгаа шүлгийг нэг үгийг солих хэрэггүй үстэй. Тэрнтэй адилхан байдаг болохоор тэр асар их хариуцлагын өмнө өвчин зовлонгаа мартаад юу ч болоогүй юм шиг хийх хэрэгтэй байдаг. Тэр олон цаг үе, он жилүүдэд сайхан дурсамжууд, хөгжилтэй явдлууд их сайхан зүйлс байдаг байх л та. Яг энэ мөчид хоёр маань бас хамтдаа тайзан дээр одоо магадгүй бүтээсэн тийм хөгжилтэй сайхан дурсамжуудаас хуваалцвал. Яг олон сайхан дурсамжтай зүйл бий. Залуу одоо тэр сэргийдэн цагтаа гадтай цагтаа явж байхдаа тэр хийжсэн, бүтээж исэн юмнууд одоо ингээд эргээд санахад заримаас нь айдаг юм би. Яаж би бүтээсэн юм бэ? Заримаар нь харахдаг юм би. Заримд нь би арай дотоо хийчихвэж бас нэг сэтгэл дундхан байх юм би л дээ. Тэгээд би сая ярины таны асуусан юм дээрээс ягаад Батгэрэл маань их сайхан бүжиглэж ирсэн гэд би түрүүн одоо ярианыхаа үгэнд хэллээ шүү дээ. Тэгвэл тэр сонгодог балетын урлагийн чинь улсуудын ерөнхий линий өөрийнхөө явах шогнууд гэж байдаг. Цэвэр сонгодог классик явдаг хүн байна. Ардын бүжгийн, өргөлтийн характерны план гэдэг олон төрлөөтэй сонгодог балет. Тэгээд Батгэрэлийг би театрт байж ихтэй хүртэл одоо баг өрдний хэлж ийлээ дээ. Бид хоёрын үе даанч өнгөрч. Хэрвээ нэг үедээ сургууль төгссөн бол тэр дэлхийн алдартай Глюк, Листийн тэр бодлогсон сайхан бүтээлүүдийг театрын тайзан дээр нэг удаасан гарсан бол ямар сайхан байж гэж яагаад тийм бодож төрсөн мөхтэй зэрэг төрийн том концертанд Эрдмийн театрын гоцол бүжигчин режиссерийн ардын шигчин төрийн шагналтай Нина Шестова гэж авгаатай би октябрийн 2-2 тэр Глюкийн бодлого тэр алдартай бүжгийг хийж байлаа л да. Тэгэхэд чинь одоо ямар сайхан тэр их театрын улсуудтай чинь одоо ажиллах их сайхан да. Манай театрч бас мундаг театр шүү дээ. Кубын алдартай Алисалансо одоо түрүүний Батгэрлийн хэлжсэн тэр Надежда Павловна тэгэл бүхэл томооч нь ирж тоглодог театр үл шүү дээ. Муу театрууд ирэхгүй л дээ. 1960-аас 80-аад оны үед Азида барлж исэн театр. Одоо дэлхийн сонгуульгүй тэр сайхан номерыг хийгээсээ харах юмсан гэж өвгөн бүжигчний хувьд би бас гүшиж байгаа шүү тэр чиндээ. Нэг сайхан мэдээ дуулахад тэгвэл яг таны над хийжсэн Глюкийг би одоо хөрвүүлэн дэглэж байгаа. Тэгээд одоо бид нар бэлтгэлээ хийсэн байгаа энэ Дани хааны балетын концертанд орохох бас нэг сюрприз бас нээжтэй бас тань сайхан шүү дээ. Үсэг нүрээд бас биелдэг юм байна тийм ээ. Түрүү сайхан дурсамж гэсэн танд нэг зүйл санаанд нь орох шиг болсон. Одоо нэг хөвгтэй хөгжилтэй явдаад энд тохиолдно л доо. Гэхдээ бас театрын жүжигчний хувьд тухайн яг хөгжим нотонд гарах одоо тийм шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол хөгжмийн одоо жүжигийн утга алдагдуулах
яг энэ хариуцлагатай шүл онгоцны нисэгч ч юм уу эмчтэй харьцуулахад төдийлөн за сүртэй асуудал биш гэх боловч аюул багтаа юм шиг аюул багтаа боловч тэр жүжигийн одоо үйл явдал бүр мөсөн өөрчлөгдөх хэмжээнд төрөлх хэрэгтэй тохиолдол байдаг байхгүй юу? Их ноён байдаг шүү дээ. Балганы өрөөнд ингээд түргээд ихэвчлэн та дандаа гардаг байсан. Та байсан баха та санаж нүгөө юу? Тэгээд яг миний ай болоод балганы гэрт намайг хүчээр оруулсан. Тэгээд яг гарах аяа тоолж байгаа л ингээд гараа явсан чинь намайг хоорын бүжигчээр бүр ихнэр хувцастай ингээ хоёр хүн хүчээр чирж оруулж байгаа юм шиг. Уг нь богтлох ёстой. Богтлоод түлхэж байгаа нь ингээд балганы өргөөр оруулах хэрэгтэй хурмандаа чи ор гэд. Тэгэхэд бол ингээд их ноён ботхоор зэрэг энийг тийшээ оруул гэдэг ингээ загаа згч. Би гараад чи нөгөө хоёр минь байдаггүй. За болор бид нар ч хоорондоо хамаг үүсэлээс амнаас ярьж болох юм чинь тий. Ингээ ярьж ууларсан шүү. За одоо төрөөрөө бодрогоо төрөөрөө гэж. Түлхээд гараа гэж. Тэгээд тэгсээр би ч одоо худлаа өнөө одоо төсгүүлж байгаа юм бол ингэж яагаад нэг яваад орсон. Тэгсэн чинь тэр үед манай хамгийн анхны наслмаа Эрдэнэ цэцэгч минь үтчихсэн байна зэрэг. Тоглолт дууссан дараа их ч орж ирээд намжирт ба. За одоо энэ намслмаанууд чи өөрсдөө балгааныхаа гэрт ордог болж. Тэгсэн чи би одоо хэлэх болохгүй тэгсэн мөртлөө бас өөрөө өмөрөөд байна. Би өг нөөрхө гүйцэтгэх юм яг тэр нотонд яг тэр цагтаа л гарч ирсэн. Даарч тэр хүмүүс байгаагүй. Би одоо тэгээд яах юм? Одоо сүүлд нь тэр өргөнөөс цугтаах хэрэгтэй юм чи. Энд байхаар эндээс цугтаах тэр чи болохгүй шүү дээ, тий. Тэр чин тэгээс найр наадам нь болох гэдэг нас маань орох хэрэгтэй байдаг. Нас maaгүй найр болтой биш. Тэгээ бүр жижигийн утгаснаа бүр тэр үгүй болох шүү дээ. Найрлаад явчихчихсан. Тэгээ тийм хүчлэлтэй юмнууд бол тохиолдчихсэн. Тэр жижиг алдаанууд гарна. Тэрний зэрэг анзаарахгүй жижигчин одоо сэтгэж бодох хэрэгтэй. Жишээлбэл би нэг ганц жишээ хэлье. Кафере гэж бүжигэн жүжигт одоо янз бүрийн хятад ийм хүүхэл мөхөл байдаг байхгүй. Тэгсэн чинь нэг тоглолтын тэр Испанил хоёр нь Франц хоёр нь хөөцөлж байгаа нөгөөтэй дайраад энэ өндөр тавтан дээрээс унах чиг ядаад үгүй. Тэгэнгүүт одоо жүжигчин биш бол тэгээд юм хэвчээ яолдог ч юм уу цаашаа мөлхөд орохыг бодож цогцайхан гэж нэг авраг жүжигчин байлаа. Тэр унтсан байж хата бүх хөдөлгөөнүүдийг хийж дараад нь жүжигчэнд ингэж тийм босгоод ингээд тавьчихсан. Тэр бол одоо тэгж унаж байгаа юм шиг тавилтан тийм шүү. Уг нь бол унах ёсгүй. Унах ёсгүй байх. Тиймэрхүү юм би. Юмнуудыг одоо ингээд сайхан амьлуулдаг. Жүжигчдийнх нь өөрийнх нь мэдрэмж гэх юм уу да тэр юмар ингээд бүтдэг. Тийм олон төрлүүд бие энэ чинь олон жилийн өмнө дотор шиг янз янзын байдаг байх уу тийм. За түрүүн Баатар Гавьяат маань бас нэг зүйлийг хэлсэн л дээ. Батгэрл маань арай л эрт тайзнаасаа одоо аяга өөрөө бүжиглэхээ ингээ байсан. Надад бол бас харамсаж явснаа илэрхийлжсэн үе байсан. Та яагаад ямар шалтгаанаар ингэвэ? Гэхдээ өнөөдөр бол магадгүй бүжиглэжсэнтэйгээ дүүцхүүц тийм хувь нэмрийг бас сонгодог урлагтаа оруулж байгаа шүү дээ, тий. За та энэ харуулслын нэг хариулаач. Уран бүтээлч хүнд болон ялангуяа бүжигчид, тамирчид тохиолох хөлний бэртэл авсан. Тэгээд тэрэндээ би нэг их эмзэглээгүй бас аливаа юм хоёр талтай хэрвээ би арай хийж олсон одоо оргилын өд мацаж олсон тэр дөрүүдээ бас хангалттай эсэ 14 жил би дөрийн театрын гослол бүжигчин явсан. Тэгэхээр зэрэг тэрэндээ нэг их эхлээд харамссан боловч дараа нь одоо сайхан үрээ төрүүлээд тэгээд тэрэнд харамсдаггүй. Учир нь гэхээр хэрвээ би хөлний бэртэд аваагүй л хизээч энэ сайхан бондор хүүгээ өнөрлөхгүй байхасан гэж бас бод байдаг. Тэг альва юм гэтэл тэргүй цаг хугацаатай тэгээ дуустдаг, төгсдөг, эхлэлтэй байдаг, төгстэй байдаг. Минийх жоох эрт байсан байна. Тэр хугацаа нь болсон болоо гэж боддог. Тэгэхээр нэг их харамсдаггүй. Хүмүүс бол одоо ахын жүжигчд маань чи бүжиглэх байсан гэж таарлах болгонд л байдаг л дээ. За баярлалаа Гавьяаттай өнөөдөр нэвтрүүлгийн маань урилгыг цаг зав гарган хүрэлцэн ирнэ гэдэг бол танд үзүүлж байгаас том хүндэтгэл Ахмад бүжигчний хувьд те. За сайн нэвтрүүлэг маань өөрийн нэрийн бэлэгтэй сайн нэртэй үзэг тэмдэглэлийн дэвтрээ. Танд ирүүлгийг хийх хүсье. Өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэгт одоо бас энэ өргөдөж ирж байгаа хүнтэй зочныхаа бас гинтийн зочин болж танаа энэ гэгээлэг сайхан нэвтрүүлэгт оролцсондоо миний хувьд ч гэсэн одоо Ахмад уран бүтээлч юм үзэгчдүүдтэйгээ уулзаж байгаа байх их баярлалаа. Одоо ингээд Батгэрэлдээ одоо цаашдынх нь уран бүтээл энэ сургууль хүмүүжүүлэх
оюуны сайхан хөдөлмөрт улам их амжилт оллоо гэсэн Гэлээ одоо архим ахмад. За өнөөдөр их сайхан байлаа. Үнхийн гинтийн зочин маань гэгээлэг сайхан дурсамжуудын маань сайхан сэргээлээ. Тэгээд хамгийн гол нь би Баатаргайг нэвтрүүлэг хийж яхад нэг сэтгэл төрсөн. Хүн ер нь манай Монгол соёлд ч гэсэн нэр хүнд гэж байдаг шүү дээ. Нэр хүнд гэж холбоос үгээр явдаг. Нэгэн нэрийн цаана төсөөлөгдөх тэр дүрдэх гайхалтай байдгийн байна. Учир үг гэхээр Норвын Баатар гэхэд тэр хүний хийсэн бүх гоцолж исэн дөрүүдээс нь гадна одоо их үзэгчид мэдих одоо киноных нь одоо эрдний дүр гэх мэтлэн тэгэд энэ хүний төлөвшөл, боловсрал, гадаад хүрэх байгаа байдал энэ бүгд нь эцэг их үр хүүхд хамаатан садантай төсөөлөгддөг болохоор зэрэг та бидний хувьд үлгэр дуурайлал болж өөрийнхөө үйл үгээрээ ийм өндөрт авч явж байгаад талархахыг хүсэж байна. За баярлалаа танд хүлцээрсэн. Эрхэм танд мөхий яслаа. За. Бид чинь хүлцээрсэн үзэгчдтэй мөхий ясалдаг болохоос бас хүндэтгэл эргэлж багш нартай цус ясалж байгааг юм байна. Өвдөг мөхий ясалгыг үргэлж. Урдгийн хүмүүс ийм сайхан шүү. Энэ сайхан нэвтрүүлэгт орж энэ бат гэрэл маань хүртэл надад одоо баг энэ нэвтрүүлгийн гол баатар шиг хүндэж урамын сайхан өвж ахад уран бүтээч намайг бас магтаалаагүйгээр мялаасан чин сэтгэлээсээ баярлалаа. Хамгийн гол нь ийм их сайхан гэгээлэг нэвтрүүлэг хийдэг танай хамт олон одоо бас баярснаа илэрхийлье. За баярлалаа. Эрүүл мэнд урт наслаарай. За. За нэвтрүүлэгтээ урьсан гинтэнц чинь маань нүдэ олсон их баяртай байна. Надад зөвлөсөн хүн их нүдэ олж зөвлөсөн байна. Энэ бол энэ нэвтрүүлгийн яг энэ хэсгийн хамгийн гоё үнцэнтэй. Надад бас баяр баясгалан бэлгэлдэг тийм хэсгэлтэй. Ер нь тэгээ нэвтрүүлэг маань гол Баатар шүү дээ. Бараг те. За баярлалаа. Хоёул ярианыхаа сэдвийг багахан өөрчлөе. За таны хань бол одоо Намсрын ган хуй гэж хүн бий. За олноо үзэгч түмэнд маань инээмсэглэлийн ган хуй гэж сайхан инээмсэглсэн залуу байдаг шүү дээ. Та хоёрын маань бас анх гэр бүл болсон тухай бас элдв янз бүрийн хэвлэл мэдээлэлээр олон талын зүйл яригддаг л да. Та хоёрын маань учирсан түүх чухам ямар байдаг юм бэ? Хүмүүс нэ соргож асуудаг л да. Гэхдээ бид хоёрын хувьд ямарваа нэг ингээд солонгос драм ч юм уу тэр шиг үйл явдал өрөөсөө болоогүй. Би бол хийдэг ажлаа хийжсэн. Тоглолтуудаа хийгээл явдаг байсан. Гэхдээ манай хүн бол аль хэдийн гэр бүл нь одоо салсан байсан. Тэгээд өөр газар амьдарч исэн, өөр хүнтэйгэр болохоор шийдсэн гэдгийг илэрхийлэхэд явсан байсан учраас зэрэг ямарваа нэгэн драмаар бол салаагүй учраас сараа битэр ч гэсэн уулзахдаа зүгээр мэдлээд өнгөрөхөд хүмүүс мэл гайхчихдаг. Тэгээд эргэн тойрон байгаа хүмүүсийн байдлыг хараад дотроо энэ хүмүүс ямар нэг кино драм шиг болоо салсан болоо гэж төсөөлөд байх шиг байна да гэж битэр энийг л өнгөрдөг л дөө. Уран бүтээлч хүний хувьд уран бүтээлийн дуучин бүсгүйгээ хүндэлдэг. Тэгээд мэдээж амьдралд нь одоо эстрадхна дуулаад байдаг шиг 100 жил чамаас холдмоор байна гэсэн хүнтэй таарлаасаа гэж хүсэн л ерөөхлүүлдэг чинь да. Тэгэхээр зэрэг энд нэг айхтар тийм кино зохиол бичихээр түүх байхгүй. Магадгүй энэ гэр бүл болох одоо ганц бий болцсон эр хүн чинь өөрт нь бас хань түших хэрэгтэй байсан баг. Тэр олон дотроос тех тусмаа сонгодог урлагдлаас тийм зураг төрөг байсан болов. А би өөрийнхөө хүмүүжил боловсролын хувьд айл гэр өмүүлж одоо тэгэж элдв асуудалд орж тгийх надаа тийм хүмүүжил байхгүй учраас тийм хийгээгүй. Тэгэхээр зэрэг бид бүгдийн хувьд найрсаг харилцаа үргэлж байдаг. Уйхан харц чи онгон зүрхэн миний хайр шивинэ хоёр сайхан нүдийг чинширтэй хорвоогдуулахад ондоггүй агаар тэнгэрээс мууч ирсэн юм шиг ариу
басан зул шиг зүрхэнд гэрэлтээ. UBS телевизээр одоо маш олон жил явсан гайхамшигт ертөнцөөр гээл те дэлхийн олон орныг аяллаа нэвтрүүлгүүд маш олон янз байдаг. Гэтэл та хоёрын хүргэж байгаа аяллаа нэвтрүүлэг их өөр, илүү тийм соён гэгэрүүлэх тал руу, илүү бас төдийлөн хүмүүсийн судалж мэдээд идэггүй, аялж байгаа хүн болгоны яриад идэггүй сэдвээр ярьдаг. Тэгэхээр энэ бол яхааргүй та хоёрын маань хүсэл тэмүүлэл сонирхол нэг юм да тий. Тэрний илэрхийлэл. Хань минь бол Москвагийн олон улсын харьцаны мэргэжил эзэмсэн шүү дээ. Бүжиглэхээ болоод ч гэсэн би ч гэсэн олон улсуудын дээд сургуульд олон улсын харьцаны мэргэжилтэн болсон. Үүгээрээ ч бас ингээд сонирхол нэгтэй. Нэвтрүүлэг гэдэг бол бас л ялгаагүй театртай адилхан судалгаа аль болохоор сонирхолтой. Гэхдээ бас нэг хүндэгдүү сэдвүүдийг тухайн нийгмийн одоо соёлын, түүхийн тэр сэдвүүдийг хүндэж хүргэхээс гэдэг өнцгөөс бид хичээдгээ. Тэр нь судалгаанд дуртай өсөд гэдэг. За туудахгүй буюу 2019 оны 6 дугаар сарын 29-ний 18 цагаас Corporated тоглох Дайны хааны балетын одоо алдартай гоцлоочд Улаанбаатарын тайцнаа сонгодог урлагийн гайхамшигыг үзүүлэх гэж байна. Тэгээд үүний бэлтгэл ажил бол мэдээж хэдийнэ хангагдсан бах. Мэдээж дараагийн олон сайхан тоглолтуудын үе таалга үгээр тавигдж байгаа. Ер нь олон улс урлаг боловсролын хөгжлийн акц юм одоо үндсэн зорилго болно. Одоо олон улсын урлагийг Монголд түгээх, Монголын урлагийг олон улсын давцанд гаргах гэсэн үндсэн хоёр зорилготой байгаа. Дайны талд бид нэр санал тавьсан одоо мастер класс гэдэг юм хамт бэлтгэл хийх одоо зөв өдөр тутмын энгийн бэлтгэлийг хамтран хийх боломж олгож одоо туршилт судлах боломж олно гэдэг дуртай зөвшөөрсөн. Тэгээд ч бас ингээд залуу уран бүтээлчдийг хамтран оролцох тийм өөрсдөө илэрхийлсэн болохоор бид их баяртай байгаа. Тэд ирээд Монголд юу үзэж харах бол тэрийг бэлдсэн үү та? Хамгийн гол нь тэд одоо дунд говьар говийн нутгаар аялахаар ерөөсөө зорж байгаа. Тэгээд энэ эдний хамгийн баг анхных нь ийм аялын тоглолт нь Монгол улс болж байгааг би бас Монгол улсаараа их бахархаж байгаа. Тэд сайхан сэтгэгдэлтэй боцох байх гэдэгт итгэж байна. За та энэ их ажлынхаа хажуугаар нэвтрүүлгийн маань урилгын хүлээн авч цаг зав гаргасан танд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье. Баярлалаа. Мөн сайн нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа. За амьд цэцгийн баглаг хайртай дотны хүмүүстэй хамгийн сайхнаар нь хүргэх энэ боломжийг олгодог цэцэг цэгийн мэний хамт олон эрхэм зочдтой үнийг бариараа гэж надаар балгуулж байна. Хайртай хүндээ бэлгэлэх хамгийн гоё цэцгийг цэцэг цэг MNS 7008. Угаасаа цэцгийг бод балетчдад бараг идэхэн холгүй хэрэгэлдэг гэж сурвар мгааныг хошигддаг байсан шүү дээ тийм жүжигтэй. Тэгээд цэцгээс гадна энэ бол маш үнэтэй бэлэг санагдлаа. Миний эхний мэрэгжил бол илүү утас зөв. Өнөө түрүү яриадсан гутлаа хоёх утас зүгээ цүнхэлж явдаг, уруулан бодог хоёроо цүнхэлж явдаг байсан бол одоо бодлогоо цэгцлэг тэмдэглэлийн дэвтэр үзэг хоёр миний сасршгүй анд болсон байгаа. Тэгээд сэтгүүлч та бүгдээсээ суралцаад бас урлагийн тухай нэвтрүүлэг хийгээд ингээд мэрэгжлийн үүднээс хандхыг хүсэж мөрөөж байгаа. Тэгээд бидний үлгэр дурайл болсон энэ сайхан нэвтрүүлэгтээ уран оролцуулсанд баярлалаа. За би бас бэлэгтээ ирсэн өөрийнхөө уран бүтээлийн дээдсээс хийсэн DVD цомгоо гардуулах гэж байна. За баярлалаа. Зочид маань бас оюуны бүтээлүүдээ нэвтрүүлгийн маань хамт олон дээж болгон өгдөгт бидний хувьд баяртай байдаг. Тэгээ сайн нэвтрүүлэг маань дууны CD одоо дэлгэцийн бүтээлүүд ном гэдэг оюуны сайхан бүтээлүүдээр баг номын сан гаргах болсон. За. Магадгүй тийм байхыг үгүйсэхгүй. За маш их баярлалаа. Баярлалаа. Сайн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Өнөөдөр нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй зочин олон улсын урлаг боловсролын хөгжлийн академийн тэргүүн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан балетын жүжигчин Батгэрэл байлаа. Тэгэхээр бидний ярилцлага үзэгч та бүхэндээ сонсууштай тун удахгүй болох гэж байгаа. Энэ одоо тоглолтын тухай мэдээллийг тодорхой хүргэсэн ийм ярилцлага болсон гэдэгт итгэж байна. Эх 7 хоног чин зочинтой эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй.